За энэ удаагийн бичлэгээр татврын хүлээгдэж буй төсөл нь боловсруулагдаад явж байгаа юм 3 гол хуулийн хүлээгдэж буй өөрчлөлтүүдийн онцлогийг нь тус бүр дээр нь товчхон та эддээ танилцуулъя. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль. Үндсэн үйл ажиллагааны орлогын хувь хэмжээ бол 10 болон 25% гэсэн юм хоёр шатлалттай байгаа. Энэ маань бол төслөөрөө 10, 15 25 гэсэн юм 3 шатлалтай болж байгаа. Таны компанийн үндсэн үйл ажиллагааны орлого тэндээс хуулийн шаардлага хангаж байгаа зардлуудыг хассан дүн нь жилийнхээ дүнгээр 6 тэрбумаас бага бол 10%-аар төлнө. 6 тэрбумаас 10 тэрбумын хооронд бол үндсэн хувь буюу 600 сая гэсэн үгтэй нэмэх нь 15%. 10 тэрбумаас дээш бол өмнөх хоёр хувь дээрээ нэмэх нь 25% гэсэн илүү гарсан дүн дээр нь энэ шатлалтай хувь хэмжээгээр ногдуулж ингэж тооцохоор хуулийн төсөлд туссан байна. Онцолж хэлэхэд бол энэ хуулийн 3 хуулийн төслүүд сангийн яамны вебсайтаар 9 сарын 1-нд байршаад олон нийтээс санал аваад явж байгаа. Хүсвэл та тийшээ ороод саналаа өгнө. Бид нар бол татврын хувь хэмжээгээ маш их шүүмжилдэг. Бодитоор оролцох юм бол тийшээ ороод саналаа өгч болох нэ. Хоёр дахь энэ хуулийн хамгийн чухал нэг өөрчлөлт бол өмнө нь бол 50 сая хүртэл хэлбэршүүлсэн горим 300 сая хүртэлх бол 1%-аар тэгээ 300 саяас 1.5 тэрбум бол 10%-аар ногдуулчаад хүсэлт гаргаад түүнийхээ 90%-ийг буцааж авах гэх мэт ийм 4-5 ч юм ангилалтай байсан бол одоо туссан хуулийн өөрчлөлтөөр бол жилийн орлого нь 400 сая хүртэлх бол тэгтээ жилийн биш дараасан 12 сар ингэж онцлоод байгаа. Дараасан 12 сарын орлогын үйл ажиллагааны орлогын нийлбэр нь 400 сая төгрөгөөс бага бол хэлбэршүүлсэн горимд хүсэлт гаргаснаар шууд орлогын дүнгээсээ 1%-аар юм татвар төлөх боломжтой. Энэ маань бол дандаа үндсэн үйл ажиллагааны орлогод хамааралтай. Хөрөнгө зарсан борлуулсан хэмт орлогод хамаарахгүй гэсэн. Тэд нар маань бол тусдаа хувь хэмжээтэй байдаг. Ийм хоёр гол чиглэл ийм өөрчлөлтүүд орохоор хүлээгдэж байгаа. Гэхдээ энэхүү хэлбэршүүлсэн горимд бол мөн л өмнөтэйгээ адилхан үйл ажиллагааны чиглэл заасан. Тухайлбал газрын үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арх тэмцэгдүүлэх хундаа үйлдвэрлэх, импортлох, ашигт малтан лэр хайх ийм үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд бол ийм хэлбэршүүлсэн горимд хүсэлт гаргаж 1%-аар ингэж татвар төлөх юм боломжтой. Хоёр дахь хууль хувь хүний орлогын албан татврын тухай хуульд аж ахуйн нэгжтэйгээ яг адилхан тухайн иргэний үйл ажиллагааны орлого нь 400 сая төгрөгөөс бага бол мөн хэлбэршүүлсэн горимоор 1%-аар орлогын дүнгээс ингэж татвар төлөх боломжтой. Үүнд бол цалин түүнтэй адилдах орлого хамаарахгүй, мөн адилхан хөрөнгө борлуулсан зарсан ийм орлого бол хамаарахгүй. Харин үйл ажиллагаа цалин шууд бус орлогын нийлбэр нь жилийн дүн нь 9.6 сая төгрөгөөс бага байх юм бол хувь хүний орлогын албан татврыг 100% чөлөөлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл сарын 800 сая төгрөгөөс доош цалинтай үйл ажиллагааны орлого байхгүй юм бол хувийн орлогын албан татвар төлөхгүй байх нэ. Гурав дахь нь нөөтийн тухай хуульд ямар гол өөрчлөлтүүд орох гэж байна вэ гэхээр энэ тэргуунд бол нөөтийн босго байхгүй болно. 400 сая болно гэж яриад байгаа. Хувь хэмжээ нь үндсэн хувь хэмжээ 10% байснаа 5% болно гэж яриад байгаа. Миний энэ ярьж байгаа хэсгүүдийг бол сангийн яамны боловсруулсан энэ хөлбраар нь ярьж байгаа шүү. Түүнчлэн дараасан 12 сарын үйл ажиллагааны орлого нь мөн 400 саяас ихэхгүй байх юм бол яг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хуваарь аж ахуйг эрхэлдэг хүний үйл ажиллагааны орлоготой адилхан орлогын дүнгээсээ 1%-аар бас нөөтийг юм хэлбэршүүлсэн байдлаар гаргах боломжтой. Энэ бол нөөтийн тухай хувьд бол цоо шинээр орж иж байгаа ийм гол онцлог өөрчлөлт байна. Түүнчлэн үндсөөрн худалдаа авах төлсөн нөөтийг шууд хасдаг болно. Өмнө нь бол ангиллаасаа хамаарат тухайлбал тавилга, компьютер дагалдах хэрэгслийг шууд хасдаг. Түүн төлсөн нөөтийг нь төсөв төлөх нөөтөөс шууд хасдаг. Харин барилга болон тоног төхөөрөмж худалдаа авсан бол 5 болон 10 жилээр ингэж хувь тэнцвүүлэн хасдаг байсан бол бүх хөрөнгүүдийг шууд хасдаг болно. Тэгтээ эндээ бол хасагдахгүй нөөт гэдэг хэсэг бий. Тухайлбал суудлын автомашин худалдаа авсан бол түүний төлсөн нөөт хасагддаг ч гэдэг юм уу. Энэ бол хэвээрээ бас нэг онцлог зүйл бол нөөц суутхан төлөгч бус этгээдээс худалдаа авсан баримт нь байх юм бол
түүнд нь нөөтийн 10% шингэсэн гэж үзээд төсөв төлөх нөөтөөс нь хасаж тооцож байгаа. Жишээлбэл та одоо эмнэлгийн үйлчилгээ, сургалтын байгууллагын үйлчилгээ ч юм уу нөөтөөс чөлөөлөгддөг. Гэхдээ и баримт авлаа, нөөтийн дүн тэг төгрөг. За тэгэх юм бол и баримтаа л авсан бол тэр маань нөөтийн тайланд орж ирээ таны төлөх нөөтийг бууруулах нь байна. За хамгийн сүүлийнх нь онцлог бол нөөтийн буцаалтыг шатлалттай болгосон. За ингэхдээ нэг 3 янз болгосон. За тухайн татвар төлөгчийн одоо нөгөө 2% буцаалт гэсэн үг тийм ээ, и баримтад бүртгүүлдэг. За тухайн сарынх нь худалдаа авалтын дунд 500 мянган төгрөгөөс бага байх юм бол за нөөтийн буцаа авалтыг нь 100% болгоно гэсэн үг. Тэгэхээр та 500 мянган төгрөгийн за 500 мянган төгрөгийн худалдаа авалт хийлээ. Нөөтийг нь олохдоо 11% авдаг. За ойролцоогоор 45 мянган төгрөгийн нөөт төлсөн. Тэгвэл та энэ 45 мянган төгрөгийнхөө нөөтийг шууд буцаан авах нь байна гэсэн үг. За өмнө нь бол 2% гэхээр нэг 9,000 орчим төгрөг авдаг байсан бол энэ маань 45 мянга болж нэмэгдэжээ. Хоёрт нь 500 мянга нэг төгрөгөөс за 1 сая төгрөг хүртэлх бол 50%-ийг нь буцааж олгоно гэсэн үг. За 1 сая төгрөгийн худалдаа авалттай байх юм бол та нөөтөд нь нэг 90 орчим мянган төгрөг төлж байгаа. За өмнө нь бол нэг 18 мянган төгрөг худалдаж авсан буцааж авдаг байсан бол одоо 90 мянган 50% буюу за бас нэг 45 орчим мянган төгрөгийн нөөтийн буцаалт авах нэ. За гурав дахь нь болохоор 1 сая 1 төгрөгөөс дээш худалдаа авалттай байх юм бол одоо мөрдөгдөж байгаагаараа буюу 2% буцаалтаа авна гэсэн үг. За ийм нөөт дээр бол 5, за нөгөө хоёр үйл дээр бол 2 ийм гол өөрчлөлтүүд орохоор хүлээгдэж байгаа. Та хүсвэл энэ дээр саналаа өгч болно.